Саяхан манай Сайн Motors компани дэлхийн 80 гаруй орнд борлуулалтаараа тэргүүлж байгаа алдарт Chery Group-ийн охин компани болох Jetour компани T1 гэдэг загварыг монголчуудаа дэлгэн танилцуулсан. Автоэдлийн гол тоглогчдын нэг болохыг зорж байгаа Jetour брэндийн гаргасан энэхүү T1 гэдэг загвар нь ер нь бол масс буюу олон нийтийн хэрэгцээнд зориулагдсан ийм загвар байгаа. Тийм ч учраас энгийн буюу дан урдаа хөтлөгчтэй эсвэл дөрөв дугуйндаа хөтлөгчтэй гэсэн ийм хувилбартайгаар үйлдвэрлэгддэг. Манай Монголын хүн амын талаас дээш хувь нь ер нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэгэхээр жилийн 365 хоногийнхоо 80 гаруй хувьд нь одоо ингээд суурин байдаг. Нийслэлчүүдийн маань хувьд ер нь бол өдөр тутмын хэрэглээнд нь бензин баг зарцуулж идэг. За тэгээд маневр хийхэд хялбар за бас би одоо хөнгөн ийм машин хэрэгтэй. Гэхдээ манайхан ч одоо зуныхаа 3 сард ингээд гэр бүлтэйгээ урдаа хөтлөгчтэй харьяач байсан RX за Aqua Plus гэл тэр юуж байсан гэсэн тэргүүрээ тэгэл хөдөө орон нутг руу гараад за тэгэл ийстэй шавартай устай намгтай хадтай газар ингээд аялал явж идэг. Харин энэ T1 загварын хувьд гэх юм бол ерөөсөө яг энэ хоёр хэрэгцээг бүрэн дөрөв хангаж чадах байж дээрээс нь ухаалаг дөрөв дугуйны одоо XWD гэдэг системтэй учраас ер нь бол одоо манай одоо нийслэлчүүдийн хувьд гэр бүлийн хэрэгцээнд нь одоо хамгийн тохирсон ийм машин байгаа. Тэгэхээр эдийн засгт анхаарал тавьдаг одоо гэр бүлийн нэлээд ухаалаг сонголт болсон энэ Jetour T1 машин маань ерөнхийдөө айл гэрийн аяллаа ийм хэрэгцээг хэр зэрэг хангах нь вэ гэдгийг бид нар бас туршиж та бүхэнд харуулъя гэж бодсон юм. Тэгээд тийм ч учраас бид нар олон улсын хэмжээний мастер одоо автоспортын тамирчин Батундралтайгаа уулзаад ер нь бол амьдралын хэрэгцээг одоо энэ машин хэр зэрэг хангах нь вэ гэдгийг яг эмэгтэй хүн ээж хүн гэдгийнх нь үүднээс бас туршуулж бас сэтгэлийн сонсъё гэж шийдсэн. Одоо очиод энэ машинаа хүлээл гэж өгье. Тэгэхээр манай Батундрал бол ерөнхийдөө Монголын автоспортын ертөнцид байгаа цөөхөн эмэгтэй мэргэжлийн тамирчдын нэг. Тэгээд зөвхөн автоспортоор төдийгүй одоо бас сүүлийн үед одоо нөгөө юу уулын спортоор хичээлж байгаа. За тэгээд одоогийн байдлаар нөгөө Европын ноён оргил Эльбрус гарчихсан. За дээрэс нь нөгөө загасчлалын спорт чиглэл болох нөгөө fly fishing-ээр хичээлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ мэтийн одоо юу гэдгийг ер нь заавал хол аялдаг одоо за тэгээд тоног хэрэгсдэлж гэдэг юм уу тэр бүх юм ихтэй ийм спортоор хичээлж байгаа хүнд бас ер нь энэ манай машин ер нь бол хамгийн зохицно гэж үзээд тэгэхээр тэр болгоно бүгдийг нь энэ машинд хийгээд тэр бүх юмныхаа араас ингээд хоббиныхаа араас спортынхаа араас хөөцөлдөд явах боломжийг энэ машин олгож ийнү үгүй юу гэдэг нь бас бидний хувьд их сонирхолтой санагдсан. Тийм учраас одоо энэ бас хөөрхөн чаленжийг одоо Батундралаараа гүйцэтгүүлэх шийдээд бид нар одоо энэ машинаа авч явахгүй. Бас л экстрим өксөр уул шүү. За тэгээд Jetourтэй 24 цаг гэдэг одоо тест маань про тест маань аль биесээр эхэлж байна. За би дээр хийсээс ч хойш юу нөт нэлээд бодож үзсэн байгаа. Ядч ирсэн ууландаа явна гэж бодсон, загсандаа явна гэж бодсон. Тэний дараа ралли яага магадгүй раллиж явчих юм билүү гэж. Хүү энгүүр ралли явах юм шиг. Харин явах шүү. Гэхдээ чам шиг про хүний гарт бол энэ явчих шүү. Нэр би ер нь бол нэг зүйлийг амлаж чадах юм те. Энэ бол чиний сэтгэл маш их нийцнэ л гэж би бодож байгаа шүү. За юу ч гэсэн тест хийж үзье. Тэгээд дараа сэтгэл яриа тийм ээ. За тийм. За би чамд түлхүрэн гарт болж аль биесээр цараар. За ингээд Jetourтэй 24 цаг яг одоноос. Тийм. За эхэллээ. Hello Jetour. Open the windows. Okay. Wow, ажиллаа штэ. Энд чинь миний хоолой танаар шууд ажиллаж эхэлчихсэн штэ. Хөөх юм бэ? За, машинд ажилласан юмнуудаа ачичлаа. Энэ 500 хэдэн литр үлээ нэлээд багтаамжтай юм байна. Миний ядчихсан аяллаа бүх хэрэгс санд ширээ. Уулын хэрэгсэл ороод дээрс нь би загсныхаа ингээ хэрэгслүүдийг хийгээд өнөөдөр төлөвлөгөөнийхөө дагуу явах болохоор бүх юм ажилласан ингээ ачичлаа. Ингээ хөдөлцгөө. За. Ямар тухтай юм суусан ч. Энэ
харагдсан энэ туузан гэрлүүд гоё харагдчих вэ. Хамгийн түрүүнд нь туслаа. За тэнгуүдээ солон дөр юу гэдгийг. За энэ юу вэ? Уян цасны төрөл, цасан дээр байна. Шавар байна. Илс байна. Хад. Тэнгуүдээ эко мод, спортс мод, нормал мод гэдэг юм байна. За энэ чи ичдийг хариу өнөөдөр нь үзэн шүү. За миний өнөөдрийн хамгийн ихний төлөвлөгөө болохоор ууландаа ер нь бэлтгэлээ гэж бодож байна. Яг би 2016 оноос эхлээд ер нь уулын спорт руу орсон. Хамгийн түрүүнд яг нөгөө асралт хайрханд уулчтай ер нь бол босго бол л да. Асралт хайрханд өвөл нэг сард авиралт хийж үзээд ер нь гүн гүнзгий дуурсан. Уул гэдэг одоо яд юм бэ? Баалтлахынхаа өмнө би тэр ууланд, тэр хүүтэнд, тэр одоо яд зарим нэг хүнд авиралтууд бол 24 цагаас ч дээш хугацаагаар үргэлжилдэг. Тэр авиралтуудыг хийж хахад одоо хүний эго алга болдог гэх юм уу да. Тэр утгаар нь би ууландаа явах дуртай. Тэрс нь одоо нөгөө нурууд, саяны нуруу, хангаай нуруу, алтай нуруу гэдэг энэ хинтийн нуруу энэ сайхан уул усаадаараа явхад нөгөө байгаль дэлхийг ер нь бол их одоо үзэж харж явахтай ер нь дуртай байдаг гэсэн үг. Тэг мэдээж миний дараагийн төлөв бол 8-аас дээш өндөртөө ууланд авиралт их сонин одоо юм бодолтой мөрөөдөлтэй байгаа. Хоёрдугаар нь болохоор одоо усан авиргын флай фишингийн тэмцээн болох ч тэрнийхээ бэлтгэлийг хийж би одоо нэг юм зорьсон газар руугаа энэ машинтайгаа явж үзье гэж бодож байна. Мэдээ зам нь нэлээ хэцүү, сая 2-3 өдөр нэлээ бороо орлоо. Тэр зам бол нэлээ чангасан байх гэж бодож байна. Шавартай, чулуутай тэгээд ийм гүнзгий голууд гарч иж яг зорьсон цэг дээр очино. Тэгэхээр өнөөдрийн миний төлөвлөгөө бол эхэндээ ууландаа явлаа. Уулаасаа мэдээж машина хүрч болох хүртэл нэлээд дэш өгсөн. Хоёрдугаарт нь тэр зорьсон газартаа очихын тулд нэлээ их бартаа даваа шавар чулууг бол давж очиноо. Тэгээд четвертэ 24 цаг бол иймэрхүү байдлаар эхлэе гэж төлөвлөж байна. Нэг шин системэнд энэ машин дээр юу нөгөө доош буухта торомсоо гიშхгүйгээр буудаг систем байсан. Энд хийлцэн контрол гэдэг энийг ажилуулж бууж үзье гэж бодож байна. Би ямар ч торомс гიშхгүйгээр ийм хэмжээний налуу дээр одоо чи 17 градусын налуу руу буухад би торомс гიშх надад шаардлага байхгүйгээр цөмий гэж олоогоор л болоо. Ямар ч асуудалгүй. Энэ бол зөвхөн гоё юм байна. За энэ машины загвар бол надад үнэхээр их таалагдлаа. Энэ загварыг бол Porsche-гийн дизайнер байсан хүн гаргасан. Тэгээ харвас нэг юм хөөрхөн бандгаар тэгсэн нэг юм европчуу. Тэр нь бол надад маш их таалагдж байна. Хоёрдугаар болохоор энийг болохоор нөгөө сошиал дээрээс би бол краш хийсэн маш их олон удаа үтсэн. Тэгээд надад бол энэ дуулганы бол хэрэг байхгүй. Би дуулгагүйгээр энийг бол тест хийе гэж бодож байна одоо. Четвертэ 24 цагийн манд бараг 10 цаг өнгөрчих шүү гэн. Нилээ их бартаагаар орлоо, уул өдөө өслөө, шавар чулуугаар явлаа. Голоор гарлаа. Одоо надад тийм тэрэн тийм юм даа гэж хэлчих юм бол мэдрээгүй л.
гоё байна. За зорсон газрын ирлээ. Гэтэ гол нэлээ үертэй байна. Наадлын цалаа ихэд ийм ширүүн болчих. Эцэндээ. За бид нар яг өглөө гараад уулан дээр гарч яг зорсон газартаа ирчээд байна. Тэгээд 2-3 хоног бороо орсон дээр гол маань үерлээд үнэхээр сүрлэг сайхан болсон байна. Өдрийн тал яваад ирэхэд бол ямар нэгэн тийм ядралт гэдэг зүйлийг бол огт мэдрээгүй. Хүрсэн одоо нөгөө 360 камераараа би нэг 2 ойрхон чулууны том чулууны хоорондоор гарахад камера бол хараад уур тойдгаа хараа явчихж байгаа болохоор надад тийм нэг юм зүдэргээтэй ч гэх юм уу, хэцүү ч гэх юм уу тийм зүйл бол огт санагдсангүй. Би нэг 5-6 жилийн өмнө илүү нэг хятад машин унж үзчихсэн. Тэгээд тухайн үедээ бол за би хятад машиныг сонирхгүй байна гэсэн сэтгэлдээ байсан л да. Тэрнээс хойш сонирхоогүй байжгаад сарын өмнө хятад машин унж үзсэн чи ийм гоё болсон юм гэж юу нь бол бодогдсон. Сая энэ житүүр тэний загварын машиныг бартаан дээр унж үзэхэд бол үнэхээр гайхалтай болжээ. Одоо юм бол яалтчгүй дэлхийг техник технологиор бол хятад тэргүүлж байгаа. Яг тэрнийхээ энд гэх юм уу, зиндан гэх юм уу, машиныг бол үнэхээр бүр ингээд төгс бодоод хийдэг болсон байна. Энэ магадгүй нөгөө Европтой хамтарч хийж байгаа ч юм уу, Defender-ийн гүзүү, Porsche-гийн дизайн энэ гэдгээр бүр илүү давуу талтай мó гэж ойлголоо. Яг тэр нөгөө энэ давуу талууд дээр option тэгээд тэр том дийлгэц нэмэлтээр хийгдсэн тэр бартаа туулах чадварууд эдрийг нэмчихээр энэ машины хувьд бол би тийм өөлөх зүйл үнэхээр олж харсангүй. Би магадгүй тэгээд үйл дахиад нэг явж үзээд нэг алдаа олж харж магадгүй л гэхдээ би ерөөсөө одоогоор бол ямар нэг алдаа олж харсангүй. Бүр үнэхээр төгс зохицол байна л гэж хэлэхээр байна. За ингэ даангараа гараад ирлээ. Шимөө. Сайхан яваад ирлээ шүү. Одоо иш гайвтэй. Житүүр T1 загварыг 24 цагийн туршиж үзхийг зөвшөөрсөн Батундралаа маш их баярлаа. Тэгэхээр машины талаарх ерөнхий сэтгэл ямар вэ? За би житүүрийг аваад 24 цаг явъя гэсэн газараа явлаа, хүрэх гэсэн газартаа хүрлээ. Тэгтээ ингээд анх авахтаа энэ ингээд загвар нь ямар гоё юм бэ? Дээрэс нь юмнуудаа ачхтаа багтаамжны юм гоё юм шүү дээ. Салонд орсохтаа энэ салоныхны юм ухаалаг систем ямар гоё юм гэж юу нь бол анхны сэтгэл аягүй гоё байсан. Тэгээд аваад хамгийн ихнийх нь бол би нэг уулын бэлтгэлээ хийх гээд уул руу гаргасан. Гэхдээ за энэ машиныг туршиж үзээгээд нэг юм уулын сул шороотой хаттай хэсгэр бол нэлийн юм тийшээ авирч холуудаа за юу ч гэсэн үзээгээ ингээ авиралт хийсэн чинь маш гоё би ингээ гормоо тохируулчаад бол тийшээ ингээ яг хүссэн зэг дээр гарцсан. Тэрэн дээр би ингээ юм үе ийм шижигийг 2 мод хойж гарчаа мó гэдэг юм тийм гоё сэтгэл ирсэн. Өөр юугаар явсан? Өөр ямар спортоор хичээлээ? Чи чинь одоо автомотогоос гадна ууланд авиралт зааж ийсэн ярьлаа. Өшөөч флай фишинг байж байгаа шүү дээ. Тэр шиг явсан уу? Тийм нөгөө манай усаар аваргын тэмцээн болгоч болохоор би загсныхаа бэлтгэлийг хийх гээд заан тэрэлж их рүү явсан л та. Тэгээд тийшээ явах чинь бол ингээ сая 3 хоног бороо орсон шүү дээ. Тэрнэр бол замын хувьд бол бүр хэрэг супер болсон гэсэн ингээ талтаргаатай, уулгаатай, тэрээс нь хад чулуутай тийм. Энэ машинтай бол би яг тэр даваагаа даваад уруудаад цаана бол гол нөлөө үртэйсэн болоо гараад энэ дээр яг хүрэх гэсэн цэг дээр очиж бэлтгэлээ хийж буцаад ирсэн л дээ. Тэрэн дээр үнэхээр гоёсэн. Шавар дээр нь шаврын муудан дээр тавиад чулуун дээр нь чулуухан муудан дээр тавьчаа тий. Дээрс нь тийм нэг могцсон уруу дээр би ямар ч юм юу их шаардлагагүй. Ингээ тоормс шиг шаардлагагүй машин ингээ өөрөө явсан. Тий. Тиймхүү ингээд юм сюрпризүүд аяг их байсан л да. Тэгээ 25 оны шинэ машин гэдэг л дээр үнэхээр сэтгэл ханамж болно. Өөртөө 100 байна. Тэгэхээр ер нь бол энэ машиныг ер нь ямар хүмүүст одоо худалдаа бол тохирно гэж бодож байна. Яг гоо манай Монгол шиг ийм гоё талуудтай тий говь хангаа усалсан газар бол
бүр яг тохирох юм лүү. Одоо тий яагаад гэхээр бид нар ийшээ говь руу гарахад модоо бидний элсэн дээр элснийхээ мод нэр тавиа явчихна. Уул хад руугаа явахдаа угаа үрччихсэн тий. Улаанбаатар хотын хэмжээнд ч гэсэн өнгө үзэмж зөв талдаа өрүүлтэй ш гэдэг юм уу. Зөв талдаа өрүүлтэй. Дээрэс нь одоо нөгөө юм парклахад одоо нэг юм заавал ингээл офроуд машинууд чи ингээл тоногчоод ингээл унах юу гэдэг штэ. Тэгэхэд энэ явъя гэсэн замаараа явчаа. Дээрэс нь хотод унжгаа. Дээрэс нь амарчны явал тэр тохиргоо гэд бүх юм бол үнэхээр надад таалагдсан. 4-24 цаг байхад бол сэтгэл ханамж 100 бүр үнэхээр юм ад жаргалтайгаар хамтдаа хамаг юм ачаад явж бүр ингээд чадлаа. Тэгээд үнэхээр гоё юм. Тэгээд одоо түлхүүрийн буцаач өгөх гэж хэлсэн штэ. Баярлалаа. Ер нь бол би бас чиний ярианаас ингэж дүгнэлээ л дээ. Ер нь бол житүүр T1 загвар бол ер нь хотын хэрэглэн байдаг мөртлөө ингээл хүссэн цагтаа гараа явчихдаг. Ер нь бол аялах хэрэгчлээ болгодог ийм машин л гэж би ойлгож байна. Тийм үү? Ер нь бол хүссэн газар л гараа явчихна. Тийм миний хувьд бол би баг өвөл ингээд 9 ташин ч юм хаяа нүр явъя гэж бодсон шүү дээ. Ер нь. Тийм. Өвөл бүр тийм. Бид нар шиг өвөл ингээд аялаа гэж яадаг шүү дээ. Тэнгүүд энэ баатарын дугуйг нэг өөрчлөлт ч юм уу тийм. Би бол явчих юм байна гэж юу бодсон. Тэр гоё санагдлаа. За тэгэхээр Батбандар надад бас нэг санаа төрүүлээ. Тэгэхээр дараагийн бас нэг өвлийн гоё челленж хийвэл бас зүгээр юм болов уу гэж бодлаа. Тэгээд энэ одоо тест 24 тестэнд бас үнэхээр ийм сайхан гоё сэтгэлээ гаргаж оролцоо. Тэгээд яг өөрийнхөө хүснээр яваад өөрийнхөө үнэн одоо тэр сэтгэлдлийг бид нартай хуваалцсан маш их баярлалаа. Надад ч итгэж бас ийм гоё машина тест хийлгэсэн баярлалаа. Тэгээд яг Монголд халбайсан нээлттэйгээд ийм одоо ийм тохирсон машин гэх юм уу тийм Монголын нөхцөл тохирсон гоё машин байна. Тэгээд та бүгдийн ч гэсэн цаашд нь ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За маш баярлалаа. Дараа хамтран ажиллах болно дахиад. За тэгээд бид нар бас дараагийнхаа одоо контентээр та бүхэндээ одоо түрүүний Батбандарлын маань санаачилсантай адилхан ийм олон сонирхолтой тестүүдийг хүргэх болно. Эргээд дараа уулзтаа баяртай.